За эрхэм хүндэт үзэгчтэй, эрхэм хүндэт наадамчтай Баянгар аймгийн шинэ жилс цумын 70 жилийн ойн баяр наадам үргэлжилсээр байна. За Шаган харвааны түрүү баг номт одоо харвааны бас одоо сурвалжлаа та бүхэндээ төлөвлөлөө. За ингээд та бүхнийхээ өмнө бас одоо зочны хоймортой нэгэн хүндтэй эрхмийг хүрээд байна. Баянгар аймгийн шинэ жилс цумын харьяа. За Монгол улсын мэрэгэн орлын загцран хүрэлцэн ирсэн байна. Мөн одоо Шаган харвааны улсын тайлбарлагч цолтой Шаган харвааны зүтгэлтэн юм сайхан залуу ирсэн байна. За юун түрүүнд нутгийнхан ойн баяр наадмын мэдчилгээг өргөн дэвшүүлье тань. За гэлээ. За энэ жилийн наадам өргөн дэлгэр сайхан болж байна. Бороо хурдтай. Ер нь бол одоо ган гачиг тайлагдсан. Аргагүй л одоо шинэ жилс техник та бүхэн наадмаа хийгээд тэнгэр хангаа урт сайхан зааж штэ. Наадам нэр болж байна. Ястаа нэг сайхан гэхээс одоо тийм үгэлдгөө сая энэ наадмын талбар дээр нийлүүлж байгаа болоо сая өнгөрж байна. За тэгээд нутгийн зон олонтойгоо сайхан уулзаж байлаа. Тэгэхээр өндөө нэг ам сайтай багтам сайхан байна да. Сайхан наадаж. За энэ жилийн баяр наадмын хөтөлбөрт бас одоо Шаган харваа багтаж одоо шинэ жилсийн энэ ойд бас одоо олон сайхан мэрэгчүүд ирж харууллаа шүү дээ. За тэгээд тэмцээний үр дүнгийн талаар сая үзэгч та бүхэндээ сурчлага өргөсөн. Тэгээд тэмцээр нь хэр болсон бай? Ширүүн өрсөлдөөнтэй болсон байна. За ажлах сумны олон сайхан ахын дүүс өчигдөр сайхан наадлаа. За алс хол одоо Дархан хотоос Дархуул аймгаас сайхан зорж сайхан ирж оролцож байна. За өрийн сайхан хангай нутгаас сайхан харваач маань ирж оролцлоо. За гэх мэтлэн манай аймгийн сумдууд маань сайхан ирж оролцлоо. Ажлах сумны сайхан ахын дүүс ирээд өчигдөр сайхан наадаад. За тэгээд ихний гурван байраа шалгаруулад. Ингээл өсвөрийн харваа маань бас явагдсан. Ном харваа маань тусдаа явагдсан. Насан турштай харваа маань тусдаа явагдсан. Нийтдээ 27 багийн 200 гаруй харваачид эцмэрээ сайхан сормөрсөн лөө. За нутагтаа ирээд нутгийнхаа ойдоо бас одоо баг хамт олноор түрүү хүрдлээ шүү дээ. Сэтгэл маш өндөр болоо гэж бодож байна. Тэг сайхан байна. Зорж ирсэн тэгээд энэ нутгаас 3 сайхан улсын том цолтон төрсэн байдаг. Түүний нэг нь миний бай байгаа. Тэгээ миний дээр 2 сайхан харваач бий. Нэг нь Монгол улсын хошоо мэрэгэн даваа хүүгийн бүрэн дулаг гэж ах маань. Би за тэгээд Монгол улсын мэрэгэн Бомөрчрийн Батбаяр гээд ингээд 3 улсын сайхан цолтон төрсэн байдаг юм аа энэ нутгаас. Тэгээ энэ нутагта Батбаяр миний би 2 сайхан зэрж ирээд сайхан дүүнэртэйгээ найзтайгаа ингээ баг үрдүүлээ сайхан. Нутгийн ойдоо сайхан наадаж тэргүүн барь гэжэлсэндээ тун сайхан баяртай сайхан байна. Эдгээр Баянгар аймгийн бас төвийн сумын авууллаа тий. За тэгээд Баян овоо сумын авуулж байна энэ цаг мөчид. Та бүхэн маань бас одоо Баянгар аймгийнхаа энэ тэгшөө наадмуудад одоо шинэ жилстэй зориод ирсэн байна. Үүний өмнө ямар наадамд оролцсон та? Сая 85 жил болоод тэр харваанд маань бид бүхэн сая яг энэ үндсэн багаараа яг энэ багаараа за Орос сайхан наадаад дидвэрийг эзэлчихгээд тэгээ нутгийн сайхан зориод ингээд дахиад ирээд оролцсон. Одоо Баян дахих гал байж. Баян 80 жил явуулна. Яа очи сайхан ажлах сумны хаахын дуустайгаа ажлах сум анзааруулна да. Баг хамт олноо танилцуулбал. За манай багийн бүрэлдэхүүн бол миний бие ахлагчтай. За тэгээд мөн энэ шинэ жил сум яриад Монгол улсын мэрэгэн Бомөрчрийн Батбаяр гэж сайхан залуу. За тэгээд миний найз аймгийн гоц мөргөн Даваас ирэнгийн амар дэвшин гэж Эрдэнэцэцэн яриад аймгийн гоц мөргөн юм сайхан найз манай. За Баянгар аймгийн Урданбулаг сум яриад Монгол улсын мэрэгэн Батбаяр дүү гэж манай дүү манай. За Баянгар аймгийн Үлзийт сум яриад аймгийн гоц мөргөн Цэрэн дөхтөр дүү манай байна. За мөн Үлзийтийн аймгийн гоц мөргөн залуу Боломж юмс. За тэгээ сайхан хитэн сайхан дүүнэртэй ер нь сайхан яг нэгэн үеийн сайхан гарч ирж байгаа. Хэсэг сайхан дүүнэртэйгээ ингээ баг болж сайхан тоглож байна. За таны хувьд бас одоо зөвхөн одоо Монгол улсын мэрэгнээс гадна улсын тайлбарлагч шүү дээ. Тайлбарлагч хүн гэдэг бол тухайн одоо тоглолт тэмцээн уралдааны тэр анализ хийхээс гадна маш том дүн шинжилгээ хийж ямар баг одтой байна, ямар баг өнгөтэй байна, ямар харваач одоо тухайн наадамдаа өнгөтэй байгааг бүгдийг сайхан мэдэрч шинждэг шүү дээ тийм ээ. Энэ жилийн баяр наадам ер нь таны хувьд одоо хэр болсон гэж бодож байна? Тэг өнгөрсөн жилийн баяр наадмаар би тайлбар хийгээд Баянжиргалахтайгаа хамтраад аяар персодох мэрэгэн академи гэсэн пэйж утаснаас бас шууд амжилтыг хийж өргөсөн. Тэгээд ер нь багууд ер нь хуучин бас 1-2 жил би бас тайлбарыг бас үндсэн. Тэгээд энэ жил хийгээд жишгшээ 64-өөс ирэхэд багуудын өнгө арай л нэг өөр. Үндсэндээ жишгшээ 64-өөс гараад гал гарсан тоглолтууд гэж ярьдаг. Өндөө нэг ярахын тоглолтууд. Багтун сайхан тоглолтууд. Энд тэнцүүхэн багууд ирсэн. Энэ баг төрүүлчих юм уу да гэмээр л баг жишээ нь 64 дээр хасагч байх жишээний таавар өндөр дээшээ байсан багуу тэгэл аль ч хамаагүй баг л дахиж ирэл ерөөсөө нэг хуурай иргэн гэж ярьд юм ааш та. Шигааруудыг хүмүүс. Тэгээд
хуурай зах юм баг л хуурай гэж явах юм сайхан байна. Их сайхан байлаа. Шагаачд одоо залууж иж байна. Харваачд ур чадвар маш өндөр түвшинд хүрэж байна. Судалгаа сайн болж байна. Одоо багууд жишээний одоо багш дасгалжуулагч авдаг болчих бүр. Яг дасгалжуулагч ажиллаж байгаа. Бүрэн баг тэндрөөсөө нэг багийн ард бүтэн ерөөсөө баг бас ажиллаж байна. Хоол зөөж байж байгаа ч байна. Сэтгэл зөөж байж байгаа. Маш чухал тийм. Жишээний ерөөсөө ингээд бүх зүйл ингээд зогцоороо байж бас амжилт гаргаж байгаа юм. Байна да. Үүнийгээ дагаад өрсөлдөөн бол одоо Монгол улсын хэмжээнд бол маш их болчлоо шүү дээ. Шагаачдын тоо ихсэж байна. Одоо өсвөрийн тэмцээн саяхан л одоо хэдхэн баг ордог гэсэн бол одоо бол өнөө жилийн наадам бусад тэмцээн уралдаануудад бол маш олон байна. Түрээд одоо насан туршид рүүгээ зарим нь бол одоо өргөдөж орж тоглох жишээтэй нас ахаад тийм ээ. Тий, насан туршид ирэхээр одоо өсвөрийн харваачд маань одоо жишээ нь улсын аваргаач шиг 80 грамм байгаа. Жишээний ингээд одоо маш их хөгжиж байна. Тэгээд энэ шинжээ сумынхан маань бас өсвөрийн харваач гэдэг манай Ахмад сайхан их харваач тэр энэ шинжээ сумаас түрэн гарсан. Манай дээдл үе альва дамаа энэ шага харваа гэдэг бол бас үеэс үе ингээд ааваас хүүд, хүүгээс хүүд ингээд үед дамжаад уламжлагдаад ингээд явдаг. Альва нэг шага харваж байгаа хүн заавалчгүй багштай байд. Хэрхэн сайхан багштай заа зөвлөдөг. За түүний нэг шинжээ сумаас хайжаа гэдэг. Олон дүгнээ халтар гэж маань сайхан ингээд бас би өндөр нь ямаг яад ах маань бас би миний мэдхий ингээд сайхан их олон ах нар маань би. За тэр бүгдээс уламжлаад ирсэн. За энэ хайж ах маань шинжээ сумын хүмүүсийг бас сайхан бэлдээд энэ өсвөрийн хойч хэрүүдөө бэлдээд сая энэ наадамд аймгийн наадамдаа төрүүлээд тэр хүмүүс маань сая сумдаа ирээд бас аймгийн хойд сая төрүүлжүүлээд тэгээ дараагийн бас нэг залгамж жалгаа бас тэндээс гарч ирж байна гэж миний бас харж байлаа. Сайхан байна. За тэгэл яг түрүүн та хэллээ бас надаас том цолтой хоёр бас одоо харваач байдаг гэж. Ер нь одоо Шинжийн сэтгэлтгүү Баян хонгор аймгийн хэмжээнд энэ шагаан холбоо, шагааны хөгжил ялангуяа ирээдүйд олон тэр сайхан амжилт гаргах харваачд одоо тайлбарлагч хүний хувьд ер нь ирээдүйн одоо тэр амжилт нь бас одоо хэр ойрхон харагдаж байдаг юм бол. Тий, одоо манай ах нар их сайхан харавж байсан. Одоо ч сайхан харавж байна. Одоо Баянгор аймгаас хамгийн өндөр цолтой харваач бол Баянгор аймгийн Жаргалан цэцэн яриад Монгол Улсын үлэмжид дарахмаргийн спортын мастер Инхтэй аймгийн Жигжигцэрэн гэдэг харваач байна. Яслагааны эрэм техник дээр сумны тусгал энтрийг чанг гэж харваач нар хоорондоо яар. За дараагийн харваач бол Баянгор аймгийн Жинс сум яриад Монгол Улсын гарган моргийн Баяргийн Батчаргал гэж харваач байна. За дараагийн сумдалтай харваач Баянгор аймгийн Богд сум яриад Монгол Улсын гарган моргийн Инкотын Машот гэдэг харваач. Тэгээд олон сайхан харваач нар бай. Машоо мэрэгч бол олонтой Монгол Улсын гарган моригч бол за Монгол Улсын мэрэгч бол олонтой ийм аймгийн нэг. Тэгээд дараагийн залгамж холаа одоо манай багт тоглож байгаа энэ хэдэн сайхан дүүнер бас байна. Бас шагаан спорт за тэр дунд ер нь спорт ингэж үе үеэрээ бас байна. Тэр дундаа шагаан спорт бас ингэж үе үеэрээ байдаг. Тэгээд энэ дараагийн нэг яг нэг үеийн залуус одоо энэ багт манай яг тоглож байгаа үеийн залуусыг бас байна уу гэж би бас харж байгаа. Тэгээд альва спорт дэмжлэг гэж бас маш их чухал юм. Хоёрдугаар бас эв нэгдэл гэж юм бас байна уу гэж бас миний зүгээс бас тэгж харж байна. За тэгээд амжилт ойрхон удахгүй бас одоо олон сайхан харваачд энэ нутгаас энэ сумаас төрж улс төвийн улс одоо бүсийн чанартай тэмцээнүүдэд өндөр амжилт гарах болтугай гэсэн сайхан хариулыг өргөн төвшүүлээд хоёлаа одоо өнөөдрийн сайхан ярилцлага өндөрлүүлээ. Ярилцлагын төгсгөлд нутгийн зон олон ялангуяа Шинжийн сумын 70 жилийн ойг тэмдэглэхээр ирсэн зочид төлөөлөгчд энэ сумд одоо төрж өссөн ээж аавдар ирсэн, эмээ өвөдрөө ирсэн, ах эгч нартаар ирсэн. Магадгүй бас найз нарынхаа одоо төрсөн нутагт найзан дагаад ирсэн энэ сайхан зочид төлөөлөгчд уугуул суугуул иргэдтэй хандаж сайхан мэдлэгээ төвшүүлэхгүй юу? За тэг ялаалаа. Тэгээд Монголын үндэсний олон нийтийн телевизийг үзэн суугаа. Монголын ард түмэндээ. За тэр дундаа хачлах сумны ахын дүүстэй. Баяр наадмын мэдлэгээ төвшүүлье. Тэгээд Шинжийн сум би яг энэ нутгийн унган хүү. Яг энэ нутагт төрж өссөн энэ нутгийн яг ийм унган хүү байгаа. Тэгээд Шинжийн сумынхаа 70 жилийн ойг тэмдэглэж байгаа нутгийн зон олондоо бүхий л хүмүүстэй баяр наадмын мэдлэгээ төвшүүлье. Та бүхэн маань илгээрийн хямлан төрлөөрөө төвшин амгалан эрүүлэг сарвал сайхан бах болтугай. Сайхан наадаарай. Үндэ нэг сайхан наадам гэж энэ л байх та. Нэг бороо орн тэгшэрсэн үндэ л нэг яруухан миний хэллэгээр нэг тайлбарын хэллэгээр яруухан байна. Үндэ нэг яруухан сайхан байна. За баярлалаа. Тэгээд сумынхаа одоо сайхан наадаад түрүү үртээд байгаа бас одоо орлын цаг сүрэн Монгол улсын бас одоо мэрэгэн улсын бас одоо шагаан тайлбарлагч энэ одоо сайхан харваачтай цаашдын ажил хөдөлмөр спортын одоо өндөр амжилтыг хүсье өрөөё. Эрүүл их сарвал сайхан бүхнийг хүсье гэдэг. За гэлээ.